Улс төгсдөө 92 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас ажил хөдөлмөртөө амжилт гаргасан зарим албаагчдад шагнал гардуулах, цол олгох ёслол боллоо. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Чингис, цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүд, Улаанбаатарын цагдаагийн газрын алба хэлтсүүдийн удирдлагууд, албаагчдын гэр бүлийн төлөөллүүд оролцсон юм а. Өнөөдөр бас цагдаагийн хуршуулт цолоор шагнагдсандаа бас маш их баяртай байна. Би одоо нийтдээ цагдаагийн байгууллагад ороод одоо 18 жил ажиллаж байна. Би өөрөө сонгоо орхинд үүрэгдэх цагдаагийн нэгдүгээр хэлтсэд эрүүгийн ахлах төлөөлөгч хийдэг. Тэгээд өнөөдөр бас энэ баярын өдрөөр бас цол шагнагдсандаа маш их баяртай байна. Би одоо цагдаагийн байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. 22 дахь жилдээ ажиллаад дандаа санхүү хөтлөн бодогчоор ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр ингээд цагдаагийн ингээд дэд турлацаа тавсандаа маш их баяртай байна. Ингээд цуг ажиллаж байгаа хамт олондоо найз нөхөд гэр бүлтэй хамт альсагт нийт албаагчтай бүгдэнд баярын мэнд хүргье. Офицерын бүрэлдэхүүнд орж байгаад маш их баяртай. Та бүхэндээ баярлалаа. Улс тунхсны 92 жилийн баярын мэндийг хүргье.